Мөнхада компани хайр түгээх RAV4 нийгмийн хариуцлагын аяны хүрээнд шилэн номын сан төслийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. 2024-өөс 2025 оны хугацаанд энэ төслийн хүрээнд 9 сургуулийн номын санг шинжилэн тогтчулсан байна. За өнөөдөр нийслэлийн 182 дугаар бага сургуулийн номын санг тогтчулан хүлээлт өглөө. Шилэн номын сан унших орчныг илүү хүртээмжтэй, аюулгүй орчин үеийн шийдлээр шинжилэхэд чиглэдэг байна. Энэхүү төслийг RAV4 автомашины борлуулалтын орлогоос санхүүжүүлдэг байна. Захын хорооллын бүсэд байгаа сургуулиуд, хөдөө орон нутагт байгаа аслагдсан сум дүүргүүдийн сургуулиудад бол номын сан тэр бүр хүртээмжтэй байж чаддаггүй. Зарим нь харагдах байдлын хувьд, орчин нөхцөлийн хувьд хүүхдэд ээлгүй байдаг. Тэгэхээр яг энэ чухал хүүхдэд хамгийн чухал байгаа сурч өчгтөнд дэмжлэг үзүүлдэг энэ талбарыг бид нар хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй, дээрээс нь шилэн буюу шилэн алхахтай нээлттэй болгох нь бидний хувьд хүүхдэд оруулж байгаа боловсролын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэж бид нар харж байгаа. Хамгийн гол нь энэхүү аяны маань хэрэгжүүлэх болсон зорилго санхүүжилт маань бол RAV4 загварын автомашины борлуулалтын орлогоос бол санхүүжүүлж байгаа. За энэхүү санхүүжүүлэгч нь гол нь одоо энэ загварын худалдаа өгчт маань байгаа юм шүү гэдгийг бас тодтогон хэлэх нь зүйтэй байхаа гэж бодож байна. Ном унших орчинд оруулсан хөрөнгө оруулалт хүүхдийн сэтгэлгээ, хэл яриа, бие даан суралцах чадварт нөлөөлдөг. Хүүхэд номын санд ном уншсанаар үгийн сангаа тэлж, бодлоо эмхэлж сурах, анхаарлаа төвлөрүүлэхэд илүү сайн суралцдаг байна. Мөнхада компанитайгаа 3 дахь жилдээ хамт байгаа. За хайр түгээх RAV4 аяны хүрээнд зохиогдож байгаа энэ ажлууд төслүүд манай гэр бүлтэй эрхэмлдэг зүйлстэй нийцж байдаг. За ингээ хүүхдүүдийнхаа одоо ирээдүйд гэрэл нэмэхэд багахан ч гэсэн хувь нэмрээ манай гэр бүл оруулж байгаатай таатай байдаг. Хас банк маань ер нь бол ерөнхий боловсролын сургуулиуд бид нар санхүүгийн хичээлүүдний санхүүгийн боловсролыг хичээлүүд ордог. Тэгээ бид нар ингээд бүх сургуулиудад одоо ингээд хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд шилэн номын сангийн төсөлд номоор хандуулж ажиллаж байгаа маш их баяртай байгаа. Энэ үгээр дамжуулаад бид нар нийгмийн хэлцээнд хүрээгээ илүү улам төлж байна гэж ойлгож байгаа. Шилэн номын сан төсөл нь 2026 онд хот хөдөөгийн 8 сургуулийн номын санг дахин шинжилгээр төлөвлөж ажиллаж байна.